Тэгээ бас нөгөө хүүхдүүдийн хэлдэг үг гэдэг шүү дээ нөгөө. Би яг энийг хийндэ гэж бодсон байхад энийг хийгэрэй гэж хиймээргүй санагддаг гэд тэ. Тэр чинь ямар учиртай гэхэлэр өөрийн гэсэн бодолтой болоод өөрөө нөгөө ахуугаа болон өдөр тутмынхаа хэмнэлийг ингээд тохируулаад, зохион байгуулад тэрнийхээ хуваарийнхаа дагуу өөрөө амьдрах гэдэг байгаа байхгүй тэр хүүхэд. Нэг хүнтэй энэ чинь нөгөө том болж байгаагийн шинж. Нас бий гүйдсэн хүний шинж айгу сайн сууж эхэлж байгаа байхгүй. Гэтэл яг ингээд төлөвлөсөн байж хахад нь эцэгхэн за энийг хийгээд хэлэхлээр нь яг ингээд тушаал журам орж ирж байгаа юм шиг. Дахиад буцаага нөгөө бага насны хүүхэдтэй харилцаж байгаа юм шиг харилцаа ороод ирчихэж байгаа учраас тэрийг эсэргүүцмээр санагддаг. Таагүй мэдрэмж төрсөн учраас. Тэгэхээр яах ёстой байх нь чи энийг хийх ёстой шүү гэдэг үүргийг л зөв өгч чинь. Энийг бол чи ингээд ямар ч байсан хийцэн л байх ёстой гэдэг байдлаар хандах юм бол айгу шударга хандах юм бол айгу үр дүнтэй харилцаа бий болж идэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар хүүхдтэй ерөөсөө нийн угуй байх ёстой юм байна. Нилэн далангүй байх ёстой юм байна. Зарим нэг зүйлийг нууж хааж хэрэггүй. Угаасаа л бид нар хэлээгүй байсан ч гэсэн интернетээс мэдээд авчих зүйлийг бол баг бид нар өөрсдөө илүү нотлохоо суурилсан бодит үнэн зөв байдлаар нь хэлэх юм бол илүү ядгүй нөгөө хүүхэд маань бидрийг буцаагаад ойлгодог. Тэгээ харилцахад илүү хэлбэр болж эхэлдэг байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө бас магадгүй бат нөгөө эцэг их маань мэдгүй зүйлүүд байж болно л доо. Мэдгүй зүйл байгаа тохиолдолд хоёулаа энэ талаар хай хамтдаа ойлоо уншаа судлаад үзье гэд хамтдаа нөгөө хилцүүлэг хийж ярилцах юм бол бас их үр дүнтэй байдаг. Тэр бас харилцааны их гой зөв загварыг бий болгож идэг. Бие биедээ итгэлцэх. Тэгээд дээрэс нь нөгөө эцэг их хүүхдээсээ ичхгүй би юм мэдэхгүй байгаа нь бол ичгэлтэр зүйл биш ээ. Би яагаад бол би бас л хүн юм чинь энэ зүйлийг мэдэхгүй байж болно. Энэ хүүхдийн минь насан дээр би энэ зүйлийг заавал мэдэх шаардлага надад үүсээгүй байсан байж болно. Тэгээ би одоо яах нь энэ зүйлийг бас давхар мэдээд авчиг гэдэг нэг тийм айгүй гой нэг найз юм шиг байдлаар хандхлаар хүүхдэд айгүй дуртай байдаг. Бүр сүл зарим эцэг хүүхдүүд бол бүр би тэрийг уншаа сурцсан штэ болоод мэдсэн штэ ээж та би танд хэлчих үү гэж хэлдэг. Манай 11 настай хүүхэд надад гэж ирдэг байхгүй юу? Миний мэдгүй зүйлийг ээж би олоод ирсэн би танд заагаад өгөх гэдэг байхгүй юу? Тэгэхээр энд яаж юм маш гоё эрүүл харилцаа явагдаж байна гэдгийг бид нар юугаар ойлгож болох вэ гэхэлэр хүүхд чинь юу ч танд нуухгүйгээр маш гоё чөлөөтэй хэлж гин үү? Ямар нэгэн буруу зүйл хийхлээр танаас айхгүй байна уу? Тэгвэл та хоёрын хооронд эрүүл харилцаа бий болсон байна. Хүүхэд нь айгаад, нуугаад, худлаа яриад байгаа бол энэ эрүүл бус харилцааны загвар бий болж байна.